Хэрхэн болон тавтай морил бидний маш удаан хүлээсэн шинэ жилийн бэлэг маань ирсэн байгаа. Тэгээ хэдүүлээ өнөөдөр iPhone Pro Max-ыг хамтдаа unboxing хийцгээе. Яагаад удаан хүлээсэн гэдгийг бас тайлбарлах хэрэгтэй таах. iPhone 14 захиалганд ороод нэлийн удажиж бараг 2 сарын дараа өнөөдөр ирсэн. Тэгэл хамтдаа билээ бодлоод хажууд талынх нь хэсэгтэй мэтлээ. Таа iPhone 14 Max 128 GB хэдүүлээ хамтдаа дээдлийнх нь хэсгийг татаад nice eSIM картаа ашиглаж байгаа гинэ. Тийм учраас SIM картын нөгөө жижигхэн дуртай байх багмаар. За хэдүүл энийг жишээ нэгээд доотлохт нь iPhone-ы USB-C charger энэ гарч ирж байна. Миний хувьд бол шууд wireless-ээр цэмгэлждэг болохоор энийг аялахтаа л авч явдаг. Тэгэхээр бүгдээр жишээ нэгээд хэдүүлээ хамтдаа энийхээ хэлцснийхаа жишээ нэгээд reflection-д манай Yolk харагдаж байна. Яг нэгэд барьж байгаа сэтгэл гэх юм бол агуу гэлцэл санагдаад байна. Миний хувьд бол цагаан өнгийг сонгосон. Шинээр гарсан өнгийг бас сонгоогүй. Надад л ер нь цагаан iPhone-ыг ашиглаж байдаг. Өмнөх миний iPhone 11 байгаа. Миний хувьд бол ер нь бас шинээр гарсан утсыг хэрэглээд байдаггүй. За утас маань бүр эвдрээд ямар ч ашиглах боломжгүй босоод шинэ утас сонгодог. Энэ удаад ажлаас ерөнхийдөө бол утсыг мань бэлгэлсэн. Тэгээд iPhone 11-аа солихсон. Бусдаар бол миний утас бол зөв зүгээр ажиллаж байгаа. Бэлэг ирсэн болохоор шилжүүлж байгаа гэдэг хэлмээрээ. За тэгээд хэдүүлээ. За энээр яагаад энэ нуцыг сонгох болсон талаараа бас баг зэрэг мэдээлэл өгөх нь хэрэгцээтэй баг. Энэ дээр 128 GB-ийн багт хэмжээг авсан байгаа. Бас дээрэс нь миний iCloud дөнгөж 5 GB. Учир нь гэх юм бол би бусад үүлэн үйлчлэгээнүүдийг бол хэрэгэлдэг. Google Photo, Google One-ыг ашигладаг. Мөн Microsoft-ийн OneDrive-ыг ашигладаг болохоор надтай холбоотой болон бичээгүй байрамд зургууд бүгд тийшээ ордог болохоор утсан дээр төдийлэн их хэрэгцээтэй зүйлүүд байдаггүй. Мөн энэ дэр маш цөөхөн аппликейшнүүд бол утсан дээр ашигладаг. Тийм учраас 128 бол миний хувьд бол хангалттай. Тэгээс энийг бол сонгосон байгаа. Тэгэд өөрийн хувьд бол би дандаа цагаан утас ашигладаг. Тэгэхээр цагааныг сонгоод сонголтыг хийсэн байна. Та бүхэн бас iPhone 14 Pro Max-ыг аваад таалагдсан болон таалагдаагүй зүйлүүд байвал бас комментээр үлдээгээрэй. iOS 16-гийн функцүүдийн талаар бичлэгүүдийг мөн бид нар оруулсан болохоор та бүхэн дээдлийн линк дээр дараад илүү дэлгэрэнгүй функц бүхнийг нь сураарай. Шинэ оны онцгой дугаараараа та бүхэн iPhone 14 Pro Max-ыг задлж үзүүллээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байл зайн найднарчтай гэсэн social платформоор та бүхэн бидэнтэй холбогдож болохоос гадна хэвтээсээ subscribe-аар энэ бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст харангуй тараагаарай. Өнөөдрийн бичлэгийн яриад хийсэн заяа Orange-нэр бэлжээ. Хадмалцсан дээр тактик шалгасаж авлаа нэрэлээ. Манай баг хамталны өмнөөс та бүхэн Merry Christmas шинэ оны мэд хүргэе.